сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Сайн байцгаана уу эрхэм хүндэт ноёд хадагтаанаараа. Тийм ээ. Өнөөдөр шинэ цирк төвийн дэргэдэх уран нугаралтын Отгой студийн 15 жилийн баярын мэнд болж байна. Ингээд энэхүү тайзнаа боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны ахлах мэрэгжилтэн Баянзул таныг урин залж байна. Мөн шинэ цирк төвийн захирал Зоригт таныг урьж байна. За шинэ цирк төвийн дэргэдэх уран нугаралтын Отгой студийн 15 жилийн ойг тохиолдуулан боловсрол соёлын ухааны яамны соёл урлагийн газрын хамт олонны нэрийн өмнөөс та бүхэнд одоо баярын мэнд дэвшүүлж байна. За шинэ цирк төв бол одоо бас Отгой студ нь Монгол улсад одоо байгуулагдсанаас хойш Монгол улсынхаа нэр нүрийг олон улсын тавцанд гаргах талаар бас олон амжилт гаргасан. Энэхүү ойн үйл явдлыг тохиолдуулан боловсрол соёлын ухааны сайд тушаал гаргаж олон улсын циркчдийн наадамд онцгой амжилт гарган бас 1 2 3 дугаараар эзэлсэн уран бүтээлчдээс бас шагнаж урамшуулсан энэхүү шагналыг гардуулъя. За хүндэт ануудаар таныг соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувийн нэмрэгтэн үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж үнэлэх болов. Монгол улсын боловсрол соёлын ухааны сайд Ган төмөр 2015 оны 11 сарын 20 2005 онд Хятад олдуулсан олон улсын циркийн тэмцээний хүрл алсан шагнал жүжигчин ануудаар За баярмаа мөн соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувийн нэмрэгтэн үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж үнэлэх болов. Боловсрол соёлын ухааны сайд Ган төмөр. За чи дараагийнх нь. Жүжигчин баярмаа. Баяр үргэе. мөн Хятад болсон олон улсын циркийн тэмцээний хүрл авсан шагналд жүжигчин баярмаа. Шагнал авч байгаа мөн азын суглаа хүрсэн хүмүүст баяр үргэх юм бол яадаг вэ? Тэр хүн ч гэсэн тэр аз очдог. Тэр баяр үргэе. За дараагийн шагналыг хүндэт энхтүүл таныг соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал соёлын тэргүүний ажилтнаар тэмдгээр шагнаж байна. Энхтүүл. За шавийнхын шагналыг багшд нь гардуулж байна. Баяр үргэе. За ингээд шинэ цирк төв болон Отгой студийн хамт олонд бас цаашдаа олон сайхан амжилтыг гаргаж Монгол улсынхаа нэр хүндийг өндөр өргөж авч явна гэж итгэж бас сайн шагнагдсан одоо уран бүтээлчтэй уран бүтээлийн өндөр амжилтыг хүсээрэй. За саяны шагнал авсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэж нэр хүндтэй шагнал авсан 3 жүжигчэндээ бүгдээрээ нэжинд сайхан алгадаш урлагийн янжин лам борхон тэднийг минь үргэлж эвэж явах болтугай. За ингээд мэндчилгээ өнгөрсөн 15 жилийн хугацаанд Отгой студиэс 100 гаруй уран бүтээлчид төрөн гарсан байдаг юм байна. Шинэ цирк төвийн дэргэдэх уран нугаралтын Отгой студийн 15 жилийн ойг тохиолдуулан Отгон цэцэг багшийн шавнар нь гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа билээ. Энэхүү шавнараас нь Монгол циркийн энэхүү шавнараас нь уран бүтээлээ төөрөж байгаа анд найз ах эгч дүү нартаа Монголын циркийг бүтээлсэн Ахмад буурлуудаа шинэ цирк төвийн өмнөөс ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэнийг хүлээн авцгаана уу.
Энэ жоохон төмний хөрсийг өдий зэрэгтэй том болгож энэ урлагт хайртай дуртай болгож тэр тусмаа циркийн урлагт хайртай дуртай болгож байгаа энэ отгон цэцэг багштаа маш их баярлж байна. Сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байна. За ингээд манай тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Та бүхэн манай тоглолтыг дуглан сууж таалан болгоно уу? Зүпүри! Ямар сайхан юм бэ? Үүр цайж байна. Яг манай шиг. Анир чимээгүй ч бас дэше хөрж байна. Би харамсан сум шиг давхимаар ниссээр маргааш руу өнөөдрөөс төрүүлж очимоор. Маргааш руу өнөөдрөөс төрүүлж очоод мандах нарны цацраг болмоор байна. Яаруу салхи шиг хуй татуулан эргэлдэх ямар ч цагийн цохилтгүй ертөнцийг олгосон. Өвөл зунгүй үргэлж хавраараа үнэн мөнхөд цацагдсан шин гайгийг нээхсэн.
шилний цаана зүрхээ нугаад халахвч молгойн дор нүрээ нугаад нүдээ аниад нүхэн шургасан ч нүгэлчин чамайг яагаад ч олно. Тэр хараа.
харанхуйг өвсний үндэс хөндөгдөн чим зөөвөн салхи чимээ чагнан эмчин
өнжиж хонсон болчмор бэр хийн хөөрч өд хомоо санагдуулам нулимс эвлэн үнэгний сүүл мэд сар шарваж үүрийн гэгээ өвс тохойлдон өн дижээ.
байна. Та нар жигмит тогмод хоёрыг мэдхүү? Тэгвэл жигмит тогмод хоёр яадаг вүлээ? Үгүй ээ. Жигмит тогмод хоёр бөмбөгөөр тоглохоор болжээ. Уулын модонд очиод уралдуулж тоглохоор шийджээ. Том бөмбөгтэй тогмод нь төрүүлнэ гэж барджээ. Харин жижигхэн бөмбөгтэй жигмит нь дийлнэ гэж ангирчээ хөөрхий.
танихт бидний хүсэл боллоо. Дэлхийд танигдсан Монгол нугаралд дэвэн дэвсээр орчлонд түглээ. Хүүхэд насны дэврүү мөрөөдөл хүслийн цэнхэр шуухай боллоо. Октоуда багш явчлаа.
Манай өнөөдрийн тоглолтод орон нугралтын Отгой студийн жүжигчид. Өөрөөр Монголын үндэсний цирк England Boys. Өрөлгөр жүжигчин Солонго Мөнхсар. Орон нугралтын Отгой студийн бяцхан жүжигчид. Адуучи. Ирээдүйн гавьяатууд. Вау! Манай өнөөдрийн бүрийн тоглолтыг тайлбар хариулсан тарсан шинэ цирк төвийн захирал Монгол циркийн найруулагч Дөрөгт. Бүрийн тоглолтын хөгжмийн зохиолч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чимбата. Бүрийн тоглолтын бүжиглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хашгу. Манай өнөөдрийн тоглолтын гол утга учир болсон Отгой студийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгоцэг. Бүрийн тоглолтын гол дүр Отгой студийн сурагч орон нуграач Ариун Зоя. Цирк төвийн дэргэдэг орон нугралтын Отгой студийн 15 жилийн айн баярын дүргээ. Монгол улсын төрийн шагнал ардын жүжигчин зүүнний мандат циркчин Норвсонбо. Аюуны манай цирк төв Отгой студийн 25 жилийн айн баяртай Монголын үндэсний циркийн нийт уран бүтээлчд болон хамт олонны өмнөөс баяр хүргэн мэдчилье. Үндэсний циркийн өмнөөс бэлэг дурсгалын зүйлийг гардуулъя. Монголын циркийг, Монголын уран нугралтыг энэ хөнгүүгээр төсөөлөхийн аргагүй. Зүүнний мандат циркчин төрийн шагналт ардын жүжигчин Норвсонбо. Хөгжим ап. За эндээс миний мэддэг нэг хүн гарч ирж байна. Монгол улсын гавьяа жүжигчин Жанчин Дорж. За 15 жилийн өмнө эхэлж байсан энэ хүүхэд үнэхээр юм багшийн авьяастай Монголын циркийн үндсийг таслахгүй ингэж сайхан ийм юу үр ач нарт минь ингэж циркийн урлагийг үлдээж ягаад гүн чин сэтгэлээсээ баярлж байна. Удам тасрахгүй гэдэг шиг цирк тасрахгүй ингэж мөнхөд явахын өлийтэй ёроодыг дүүдэн өргөн дэвшүүлж ажил хөдөлмөр амьдралд нь хамгийн сайхан бүхнийг өсөө өрөөё. Баярлалаа. За одоо ингэж Монголын циркийг үүсгэн байгуулагч
J16 охин хүрэлцэн ирсэн байна. Алгачи. Их дэгч маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Өнөөдөр манай аавын байгуулсан циркийг сургуулийг төгссөн Атган цэцэг Зоригн нар маань циркээ өргөлжлүүлэн одоо дэлхийд мандуулахаар өөрсдийн цирк студийг байгуулж энийхээ одоо тайлан тоглолтыг бидэнд үзүүлж байгаа баяртай байна. За ингээд Атга Зоригн хоёртоо шинэ циркээ улам хөгжүүлэн бадрахалдгай гэж өрөө. Баярлалаа. За тэнд бас нэг хүн гарч ирсэн байна. Шинэ жил болохоор айл болгоны хойморт задардаг нэгэн хүн гарч ирсэн байна. Хүн болгон таньж байгаа хоо явуулах гэх юм аа. За би бол циркийн хамгийн идэвхтэй үзэгч юм аа. Багада циркийн жүжигчин болгосон гэж бас бодож байсан. Ховь заяа дутаад болоогүй. Тийм учраас Монголын циркийн амьдралтай миний уран бүтээл бас холбоотой байдаг. Тэг тусмаа зоригоо бид хоёр бол 20-30 жил нөхөрлөж байгаа ийм улсууд юм аа. Тэгээ одоо 2000 онд 2000-ыг харьцах 33 гэж циркийн томоохон тоглолтыг бид хоёр зохион байгуулж байлаа. 2004 онд Эрен гэж нэртэй бас өнөөдрийн Ципори шиг театрчилсан драма хийж байлаа. За тэгээд циркийн ховчлын асуудлаар хэд хэдэн статья сонинд нийтүүлж Атга студийн тухай 15 минутын нэвтрүүлэг энэ төр хийсэн гээд бидний хамтын ажиллагааг дурдах юм бол олон юм бэ. Тэгээд энд гайхамшиг болон сууга Нору самбуу багш. За тэгээд тогоончод өнө Цэндаюш, Данзангва, Содномгва, Цэ Латип гээд алиалагчдын багийг би хүндэтгэж их ойр байдаг байлаа. Тэгээд алиалагчийн дуу хүртэл хийсэн удаа би юм. Ингээд намайг цирк рүү байнга хөтөлж, цирк рүү байнга чирч, циркээр амьсгалуулж байдаг хоёр найздан Отгоодон, Атга студийн 15 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж Монголд өнөөдөр цирк байхгүй болж байгаа юм шиг ярьж байгаа. Гэвч циркэд сэтгэлтэй, цирк амьсгалтай олон сайхан уран бүтээлчид, олон сайхан продакшнууд циркийг авч явж байгаа шүү. Циркийн цэнхэрасаар өнөөдөр жаахан бүдэг байгаа ч гэсэн циркчдийн үйлс мөнх байгаа гэдгийг өнөөдрийн энэ тоглолт батлан харуулж байна. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Ёолкаха өшөө цирктэй ойр байгаарай. Өшөө залуу үетэй ойр шүү та. За баярлалаа Ёолкахта. Ингээд шинэ цирк төвийн захирал Монгол циркийн найруулагч Зоригтой ахыгаа энд урьж байна. За манай өнөөдрийн 15 жилийн Отгоо студийн 15 жилийн ойд хүндэтгэн ирж манай тоглолтыг үзсэн үзэгчид, хөөхд багчууд, соёл урлагийн байгууллагын төлөөлөгчид, анд найз нар, ахмад буурлуудаа хамгийн түрүүнд маш их талархснаа илэрхийлье. За мөн шинэ цирк төвийнхөө уран нугралтын Отгоо студийн бяцхан шавнар, уран нуграачид энэ уран бүтээлч жүжигчдийнхээ өмнөөс нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлийн алба, захиргаа, техник анги бүхэл одоо хүмүүс бүх уран бүтээлч жүжигчдийнхээ өмнөөс бидний ажлыг дэмжиж энэ тоглолтыг зохион байгуулахад гүн сэтгэлгээ гаргасанд их баярлалаа гэж хэлье. Баярлалаа гэж хэлээрэй. Ингээд та бүхэнд баярлалаа. Манай энэ уран бүтээлчид циркийн галыг, циркийн одыг өргөж дээшээ зөвхөн Монголдоо биш дэлхийд дахинда өргөж мандуулж явна гэж би итгэж байдаг. Жохон ялах хамгийн бяцхан жүжигчтэй баяр хүргэе. За яслаарай. Би бол одоо бяцхан жүжигчтэй гэж хэлмээргүй байна. Ирээдүйн гавьяатуудад баяр хүргэе. Зүг биз? За ингээд манай тоглолтыг тоглон сууж таалан болгоосон та бүхэнд баярлалаа.
Инхийн хорвоод мөнхийн жаргал нэмж эргэн уулзлаа баяртай үзэгчтэй. Дэлхийд алдартай Монголын цэрэгчид байлаа. Монголын өрөөс маш олон болтугай.